Дараагийн мэдээг хүргэе. Манай улсад архины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж Хуан амын 27% нь архины хамааралтай гэсэн алтан бус судалгаа гарчээ. Үүний тодорхой хувийг оюутан залуус эзлэж байгаа юм. Тиймээс архи согтууруулах хундааны хэрэглээг багасгах, зөв хэрэглээг нэмэгдүүлэх болон хууль зүйн орчин дутагдaltaй байгааг мэргэжилтэн хэлж байна. Манай улс архины хэрэглээгээрээ өндөртэй улсын тоонд тогтдог. Эрэгтэйчүүдийн 50%, эмэгтэйчүүдийн 4/1 нь архийг өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн судалгаа явуулсан байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд бас архины хэрэглээ өсөх хандлагатай болсон. За үүний гол шалтгаан нь залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүйтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Залуусын хувьд гэх юм бол аюул өргөмжтэй ер нь бол тэгэл найз нөхдөөрөө нийлээл арх ууж, тэгэл удаан хугацаагүй найзууд уулзч, тэгэл баяр ёслолоор жишээ нь ууж, тэгэл ер нь бол залуусын хувьд ер нь эрдэм ном сурахаас илүү ер нь арх хэрэглэх нь илүү өргөн болж байна. Тэр болохоор яг ч тийм биш байх. Тэр бол өөрсдийнхээ сонирхол шүү дээ, тий. Хэдийд яаж архиа хэрэглэх вэ? Гэтэ залуучуудын дунд арх хэрэглэх нь өргөн гэж яагаад хэрэглэх болдог вэ гэхээр үеийнхнээр уулзах, тий. Жишээлбэл ингээл баяр наадам тийм юмар л их залуучууд ингээл нийлэл арх хэрэглэдэг гэж нэг даанд урах, тий. Бүлэг найз нөхөд хамт олноороо мөн нэг дуурайх, нэг нь нөгөөгөө уруу татах тийм тиймэрхүү үзэгдлүүд ер нь яг миний орчинд харин л бас харагддаг. Тэгээд бас энэ архины нэг үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр худалдааны байгууллага болон үйлдвэрлэгч байгууллагууд худалдаа авч хүмүүстэй хоорондын харилцаа байгуу муутай гэдэг юм болов гэж боддог гэдэг. Залуучуудын дунд бол их байгаа. Жишээлх юм бол манай 12-аас 18 насны өсвөр үеийнхний дунд бол архины хэрэглээ 26% байгаа. За энэ дээр ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн дунд бол бараг 68%-тэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд бол харин 70-аад арай бага 10%-аар бага байгаа. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дунд 70%, эмэгтэй хүүхдүүдийн дунд бол 60% байна гэсэн үг. Тэр байтугай 14 хүртэл насны хүүхдийн хэрэглээ бол их болцсон байж байгаа. Тухайлх юм бол 14 хүртэлх насны хөдөөгийн хүүхдийн 40%, хотын хүүхдийн 45% нь архи хэрэглэж үтсэн байгаа. Манай улсад баар шөнийн цэнгэний газруудын орлогын баггүй хувийг оюутан залуус бүрдүүлдэг. 7 хоногийн баасан гарагт найз нөхдөөрөө тогтмол нийлж архитан согтуурах үзэгдэл нийтлэг болсон. Тэгвэл оюутан залуус яагаад архийг хэрэглээд байна вэ? Залуусын төлөөллийн хэлж байгаагаар хүний ухамсартай холбоотой гэж тайлбарлаж байна. Манайд архины тухай хит хідэн хууль байдаг ч амьдрал дээр хэрэгждэг нь тоотой хэд байдаг. Орой бүр архи биений реклам телевизүүдээр гарч байгаа нь өсвөр үеийнхэнд илүүтэйгээр нөлөөлдөг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Зарим хууль тогтоомч бас хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа. Жишээлх юм бол 2009 онд батлагдсан зар сурталчилгааны хуулиар 18 хүртэлх градустай согтууруулах хундааг сурталчилж болно гэж заасан явдвал хүүхдүүдийг ПЭВ-нд орох, шарын архи хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бусад согтууруулах хундааны хэрэглээгч бас нэмэгдүүлсэн байгаа. Архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч харин хөгжиж байгаа орнуудад эрс нэмэгдэж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудаас шахагдж байгаа архи үйлдвэрлэгчид хөгжиж байгаа орнууд руу хүч төрж орж ирж байгаатай холбоотой юм а. Манай улсад архины хэрэглээ жил ирэх бүр өссөөр байгаагийн голлох шалтгаан бол архи үйлдвэрлэгчид болоод импортоор оруулж ирдэг архины хэмжээ өндөр байгаатай холбоотой гэж байна. Тиймээс импортоор оруулж ирдэг архины хэмжээнд анхаарал хандуулах шаардлага гарч ирж байна. Эрүүл мэндийн